байгаагийн байгууллагын албан хаагчид хурдан шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг баривчилжээ. Гэмт хэрэг сэжиглэгдэж байгаа этгээдүүд Сонгин хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үнэр хорооллоос баригдсан мөн дээрэм хийхдээ Пүрүс 20 маркийн автомашин унаж явсныг гудамжны камерын тусламжтайгаар илрүүлэн баривчилжээ. За нэр бүхий банкны 5 шаардах салбарт хүч хэрэглэгээ занал хийлэн хоёр этгээд буут орж буудаад мөнгө дээрээ авчлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Агаал уныг удаа буудаад тэгээд банкнд бас ойролцоогоор ихний ээлжинд 380 сая орчим төгрөгийг дээрэмдээ авчлаа. Тухайн хүмүүс нь баг зөөсөн. Чухам одоо ямар хуу хүмүүс байсан тийм ээ? Гар аргаар засаж янзалсан калибр буут орж ирсэн. Уг этгээдүүд маань ер нь яг хаанаас баригдав тийм ээ? За баригдсан үедээ одоо жишээлбэл дээрэмдсэн мөнгө төгрөгөө хэрэглэсэн байдалтай байсан уу гэдэг юм уу? Мөнгө төгрөгөө нуух оролдлого хийсэн байсан уу? Машинаасаа авч явсан нэг 30 хэдэн сая төгрөгөөр бас нэг машин авч нууцсан бүх юмаг төлөвлөсөн байсан. Яагаад энэ гэмт хэрэг бид төр үйлдэх болсон бэ гэхээр өөрөнд олцсон байсан. За. Баригдаж байгаа нэгэнт гэмт хэрэг болоод гэдэг бид төр баригдсан юм байна. Би тэр юун дээр алдчих. Өөртөө алдааг олох гэж шүү дээ тийм ээ. Энэ хэрэг хэлвэсэндээ би өөртөө хийхэн бахархдаг даа гэдэг ямар хэрэг байдаг вэ? За сайн байцгаана уу та бүгдийн энэ өдрийн амрыг ирээ. Цагдийн байгууллагаас хөтлөн явуулж байгаа Crime Podcast буюу гэмтэргийн талаар өгүүлэх цуврал нэвтрүүлгийн маань эхний дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн зочноор эрүүгийн цагдийн албаны хүнд гэмтэрхтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч цагдийн гишүүч Одбаатар оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн тухайд банк дээрэмдсэн гэх хэргийн талаар ярилцах байгаа. За Америкийн нэгдсэн улс ч тийм ээ бусад өндөр хөгжлийн улс оронд жилд дунджаар 1300 гаруй банк дээрэмдэх гэсэн тохиолдол бол гардаг. За харин Монгол улс гэвэл 4 сая хүн амтай буюу харьцангуй бага. За үүнийг авч үзвэл банк дээрэмдэх гэмт хэрэг нийгэмд их цөөн гардаг гэж хэлж болно. За тэгвэл хамгийн сүүлд үлдэгдсэн буюу 2015 оны 12 дугаар сард нэр бүхий банкны 5 шаардах салбарт хүч хэрэглэгээ занал хийлэн 400 гаруй сая төгрөгийг дээрэмдсэн хэргийн талаар өнөөдөр товчхон ярилцах болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллагад та анх хязгаанаас эхэлж ажиллах болов. За тэгээд мөн яагаад цагдаагийн байгууллагад ажиллах болсон талаараа товчхон ярил. За би 2011 онд анх цагдаагийн академи сургуульд элсэн суралцсан. Өөрөө багасаа цагдаагийн мэргэжилтэй цагдаагийн алба багч болохыг хүсэж мөрөөдөж энэ албанд орж ажилласан байгаа. За 2015 онд цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Сонгин хайрхан дүүрэг цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн цагт эрүүгийн төлөөлөгчөөр анх ажлын гараагаа эхэлсэн. Одоо би цагдаагийн боолгот 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Цагдаагийн хөшөөс солтой албагч байна. За тэгэхээр энэ хэргийн тухайд гэвэл 2015 онд үлдэгдсэн. За тэгээд сонсоход бол саяхан юм шиг хэрнээ бүхлүүтээ 10 жил өнгөрсөн байгаа шүү дээ, тийм ээ. За тухайн хэрэгт та чухам ямар үүрэг гүйцэтгэж ажилласан. За тэгээд дээрэс нь дээрэмдэх гэмт хэрэг бол ялангуяа тэр дундаа банк дээрэмдэх гэмт хэрэг бол Монгол улсад тийм ч гараад идэв юм хэрэг тийм ээ. За тэр үед чухам энэ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хаанаас орж ирсэн. За тэгээд ямар хүмүүс үйлдсэн. Бүлэг этгээд үү эсвэл одоо ганц нэгээрээ үйлдсэн ч юм уу. Энэ талаар ер нь анхнаас нь эхлээд дэлгэрэнгүй ярил. За энэ хэрэг одоогоос 10 жилийн өмнө 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр анх цагдаагийн байгууллагын тусгай дугаард дуудлага мэдээлэл ирсэн. Эрэхтээ бол нэр бүхий банкнд 2 этгээд буут орж буудаад мөнгө дээрээ авчлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ хэрэг яагаад миний одоо ингээд тоонд одоо хүртэл байдаг гэхээр 2015 онд би өөрөө дотоод хэргийн сургууль дотоод хэргийн сургуулийг төгсөөд ажлын гараагаа эхэлж исэн. Яг тэр миний ажлын гараа эхэлсэн буюу Сонгин хайрхан дүүргийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт байдаг. Банкны дээр энэ дээрэмдгийн тэрэг үлдэгдсэн байгаа. Тэр өдөр болохоор би амралтын өдөр гэж ингээд санддаг байхгүй. Тэг ингээд гэртээ байж байгаа хугацаанд яаралтай дуудлага мэдээлэл ирлээ. Бүх алба багш нар цуглын ягдаг. Тэрний дагуу би ажил дээр очисон. Ажил дээр очлоо нөхцөл байдалтайгаа танилцсад бол Саарлонгийн
номер дугаар тодорхойгүй пүрээс 20 маркийн тээврээр хэрэгсэлтэй этгээдүүд банкны гадаанаас орж ирээд агаарлал нэг удаа буудаад тэгээд банкнд байсан ойролцоогоор эхний ээлжинд 380 сая орчим төгрөгийг дээрэмдээ тавьчлаа. Тухайн хүмүүсэнд баг зөөсөн ийм хүмүүс байлаа л гэсэн анх дуудлага мэдээлэл дээр бид нар очсон. Тэгэхээр бол анх очиход бол дугаар тодорхойгүй, хоёр этгээд гэдэг нь тодорхой. Тэр хүмүүс буутай явж байгаа юм байна гэсэн зүйлийг л бид нар анхны дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Одоо тэгэхээр за одоо олон улсад ч гэдэг юм уу банкны гэмт хэрэг одоо кейс ч юм уу эсвэл уран сайхны кинон дэр бол яг дээрэмжих үед нь бол одоо дуудлага өгөө тийм ээ. Одоо нөгөө ийм тусламжийн хонх ч юм уу дараад шууд дуудлага өгдөн шүү дээ. Монголын тухайд гэвэл яг гэмт хэрэг үйлдэлснийхэн дараа нь бол дуудлага мэдээлэл дээр ирсэн юм байна тийм ээ. Дуудлага мэдээлэл ирсэн. За тэгээд одоо тэр тухайн үед чинь бол за Facebook за тэгээд ялангуяа зурагт радиогоор энэ хэргийн талаар бол нилээдгүй мэдээлэл бол явагдаж ирсэн тийм ээ. Тэгсэн. Тэгээд тэр дундаа ялангуяа банк дээрэмдэх гэмт хэрэг бол байнга үлдэгдэх гэмт хэрэг бол биш. За тэгвэл хоёулаа хэрэгт холбогдогчдын тухай нэг товчхон эхлээд нэг ярьчээ. Чухам одоо ямар хуу хүмүүс байсан тийм ээ. Ямар зохион байгуулалттайгаар ямар зэвшиг ашиглаж тийм ээ. Гэмт хэрэг үйлдсэн талаар одоо хэрэгт холбогдсон этгээдүүдийн талаар товчхон ярил. За хэрэгт холбогдсон этгээдүүд бол Орхон аймгийн гаралтай ах トゥ хоёр этгээд байсан. Б гээд нэрийн төвчлөд хэлчихэ. За тэр тухайн хүмүүс нь болохоор тайрсан гараагаар засаж янзлсан буугаар орж ирсэн. Тэгээд тэр банкн дотор бол буугаар нэг удаа буутсан. Агаарлуу. Урд нь манай Монгол улсад ийм буутай этгээдүүд орж дээрэмсэн тохиол байхгүй. Дээрээс нь бүр ингээд өдрийн өглөөний цагаар буутсан. Тийм учраас иргэд маш их айсан тухайд ямар ч дуудлага мэдээлэл өгөх боломж байгаагүй. Тэр үйл явдал маш хурдан өрнөж өнгөрсөн. Тийм учраас яг тухайд бол дуудлага мэдээллийг бол цагдаа байгууллагад өгч чадаагүй байх гэж би боддог. Өглөө хэрэг нь хэдэн цагийн орчим гэсэн үг вэ? Өглөө яг цагдаа байгууллагад 10 цаг үед дуудлага мэдээлэл анх ирсэн. Одоо ерөнхийдөө банкны үйлчлэгээ банкны салбар бол дөнгөж нээгдээд. Тэгээд хүмүүс бол үйлчлүүлж эхэлж исэн цаг байна тийм ээ. Өглөөр бол одоо юу гэдэг чи Ахмад Настан ч гэдэг юм уу. За мөн ажлын цагаар бол үйлчлүүлэгчид яг нээгдэж их үед бол их байгаа шүү дээ тийм ээ. Тийм байнгут л шууд л дайрч орсон юм байна тийм ээ. За тэгвэл хоёулаа тухайн гэмт хэргийг илрүүлэх үйл явцын талаар ярилцъя. За эхний ээлжинд бол манай цагдаагийн байгуулагч өөрөө олон салбар нэгжтэй. Хүн болгон тэр мэддэг хүн байгаас мэдгүй ч юм байгаа. Эрүүгийн цагдаа тухайн үед бол хуучнаар эрүүгийн цагдаагийн албаны онц хүнд гэмтэртэй тэмцэхэлтээс гэж байсан. Тэрний алба хаагч нар олон нийслэлийн цагдаагийн удирдах газрын бас онц хүнд гэмтэртэй тэмцэхэлц гэж хоёр хэлжсэн. Бүх алба хаагч нар хүртэл ажилласан тэн дээр. Дээрээс нь Сонгон, Сүхбаатар, Улаанбаатар хотын бүхэл алба хаагч нар тэр хэр дээр ажилласан. Манайх болохоор яг нөгөө нэг хариуцсан дүүрэг гэдэг утгаараа бид нар хамгийн ихэнд хэрийн газар очиод эхлээд сэжигтэй этгээд нарыг тогтоох чиглэлээр за ямар машинтай хаанаас ирсэн байна. Ямар зохион байгуулалтад орж ирсэн байна. Бүх зүйлийг нь судлах гэж талбарт хичээсэн. За миний хувьд болохоор яг тухайн машины ирсэн чиглэлийн буюу хаанаас хэдэн цагт ирсэн байна. Хаашаа явсан байна гэдэг маршрутн дээр ажилласан байна. Яг хэрэг гардаг үед болохоор тухайн этгээдүүд 12 сар 13-ны өдөр гэж байгаа шүү дээ. Яг 12 сарын 12-нд урд өдөр нь тухайн этгээдүүд ирж байрлсан. Яг тэр тухайн өдөр яг ингээд нөхцөл байдал нь зас орсон тий. Гэмт хэрэг гарах нөхцөл байдал ерөөхдөө ингээд яг бүрдсэн юм шиг цаанаасаа тий. Тэгээд ингээд машиныхаа усын дугаарыг нь нууцсан. Одоо ингээд шуудагаар нууцсан. Дээрс нь зас ороод машиныг бүхэлдэн ингээд бүрхэгдсэн байсан. Тэгээд явсан чиглэлийн шүүхөр болохоор одоо энэ сонгоо архын дүргийн 18 дугаар хороо. Буюу фризер гэдэг байдаг. Тэр хүмүүс бол мэддэг. Тэр замаар яваад гэмтэргээ үлдчихэд ч тэ. Тэндээсээ яваад 5 шарын лабораториор явангуудаа доошоо эргэж яваад төв зам руугаа шууд Москва орол руугаа эргээ явсан байдаг төв зам руугаа орж. Тэндээс бид нэр шүүж ингэж бүх цаг минутаар нь хөөж явж байгаа байхгүй юу? Тэгээд тэр машины онцлог содон шин тэмдгээр нь тэр Москва оролын урдлын хяналтын камераас
улсын дугаарыг тогтоогоод тэрнийхээ дагуу дээд шатны байгууллагуудаа танилцуулаад тэгээ ерэн сурвалжлах ажиллагаа хийхэд өөрхөн хүрээнд буюу тэр машиныг хаанаас эзээ худалдаж авсан, ямар хүмүүс худалдаж авав, энэ машины эзэмшигч нь хэн бэ гэд тэгээд хэргийн сэжвэрүүд ирэхэд баг багаар хөвөрж эхэлсэн. За тухайн үед одоо 2025 онд жишээлбэл хяналтын камергүй газар гэж юу байхгүй болсон тийм ээ. Манай цагдаагийн байгууллагаас бол ногоон бүс аян арга хэмжээ эхлүүлээд Улаанбаатар хот за тэгээд аймагуд бол нилээдгүй камертай. Одоо ер нь хяналтын камергүй газар гэж байха болсон. За тэгвэл 2015 он гэдэг чи одоо даруй 10 жил. За с сэжигтэй этгээдүүдийг илрүүлэхэд хяналтын камер за одоо цөөхөнч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн ээдрээ төвхтэй асуудал юу гарсан уу? Тухайн үед гаралгүй байх уу? 2015 он гэдэг. Одоо болохоор 2025 онд бол ногоон бүсгээд камер хяналтыг бол тодорхой шаардлага стандарт тавьж байгаа шүү дээ. Тийм зураг төрсний хэтэрчлэл сайтай хэд хоног хадгална гэсэнтэй. Тий 30 одоо дороо хийж 30 хоног хадгална. 30 хоног байгаа. Тэгвэл 15 он ч яг тийм стандарт бүрдээгүй. Дээрс нь аж ахуйн нэгжүүд өөрийнхөө төсвийн тодорхой хэмжээнд тааруулаа хяналтын камера тавина. Тэгээд яг стандарт шаардлага хангахгүй тийм хяналтын камер тавьж эсвэл DVR нь хардаг мөртлөө бичихгүй байж болно. Эсвэл дүрсэн ингээд сарндаг цаг хугацаанд тодорхойгүй. Нэг жилийн өмнө бичигдсэн ч юм уу эсвэл он сарын тодорхойгүй тэр болгон дээр бид нэг одоо гинтрэгдээ ажиллаж исэн туршлагаараа тэр цаг хугацааг нь яаж юух вэ? Энэ дээрс яаж ийх вэ? Тухайн машины ямар содонч тэмдэг байх вэ? Тэр бүгнийг л үүснэ. За сэжигтэй этгээдүүдийг илрүүлэхэд ер нь хэдийн орчим хугацааг зарцуулсан бэ? 24 цаг. 24 цаг. Яг 1 хоногийн хугацаа. Яг 1 хоногийн хугацаа тий. За ер нь гэмт хэрэг үйлцсэн этгээдүүд бол нэлээд төлөвлөсөн байна. Одоо яг нөгөө 1 хоногийн өмнө ороод очиод тэгээ байрлаад гэдэг чи одоо банкыг бол ажилласан байна тийм ээ. Тухайн үед бол банкнд бол хамгаалалтын ажилтан байгаа шүү дээ тийм ээ. Хамгаалалтын ажилтан бол цагдаагийн байгууллагад яг тухайн үед бол мэдэж чадаагүй юм тийм ээ. Чадаагүй. За буутай этгээдүүд орж байгаа болохоор ер нь бас хүний амнаас нь талтах бол эрсдэлтэй. Тийм учраас тэр эрсдлийгээ дагаад хамгаалалтын ажилтан бол аль болох иргэдийн амнасыг хамгаалсан байр суурьтай байсан байна тийм ээ. Тийм. За тэгвэл уг этгээдүүд маань ер нь яг хаанаас баригдав тийм ээ? За баригдсан үедээ одоо жишээлбэл дээрэмдсэн мөнгө төгрөгөө хэрэглэсэн байдалтай байсан уу ч гэдэг юм уу? Мөнгө төгрөгөө нуух орлого хийсэн байсан уу? За тэгээд мэдээж 380 сая төгрөг гэдэг чинь их мөнгө тийм ээ? Тэр их мөнгийг бэлнээр авч явна гэдэг бол бэлнээр одоо бусад банкнд хийх ч юм уу? Эсвэл хадгалах байдал бол мэдээж гарна тийм ээ? За тэр үед одоо ямар арга хэмжээ авч ажилласан бэ? За тэр үед ер нь цагдаагийн байгууллага буюу бидний одоо миний ажиллаж байгаа хүнд гэмтэртэй тэмцэх хэлтэйсэн. Энэ бол цагдаагийн байгууллага олон жил ингээд оршин тогтнож байгаа бас олон жилийн гэмтэртэй ажилласан туршлагатай алба багш нар гэрт авдаг л та. Тухайн үед манай эрүүгийн цагдаагаар маанц гэмтэртэй тэмцэх хэлтэйс. Тэгээ манай эрүүгийн цагдаагийн тасгүй алба багш нар бүгд ажиллаад улсын дугаарыг тодорхойлж байгаа шүү дээ. За тэгээ машины дугаарын дагуу эзэмшигчэнд гарсан чинь тэр машин 2 хоногийн өмнө гэмт хэрэг үйлдгээс өмнө 2 хоногийн өмнө зарагдсан машин болж таарсан. Одоо нөгөө гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд зарагдсан. Тэгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд тэр машиныг өөрсдөө нэр дээр шилжүүлж аваагүй. Нөгөө нэг анх худалдсан хүний нэр дээр байсан. Тэгэхээр гэмт хэрэг бүр ингээ жоохон удааш ээдрэгт болгоод ирж байгаа. Энэ дээр бол манай алба багш нарын туршлага бас гэмт хэргийг илрүүлэх тэр одоо олон жилийн туршлага нь нөлөөсөн. Тэр алба багш нар хахад тэр машин авсан газраас нь хөөгөөд мэдээллүүдийг гаргаж ирсэн. За тэгээд сэжигтэй этгээдүүдийн мэдээлэл оройны 12 сарын 13-ны оройны 20 цагт ил болж байгаа. За ийм этгээдүүд юм байна шүү. Орхон аймгийн гаралтай ах 2 ийм этгээд юм байна. За байж болох бүх хаягууд руу алба багш нар явсан. За манай хэлцээ хувьд бол машина хайж байгаа байхгүй. Тэрэн дээр манай эрүүгийн цагдаагийн дасгийн дарга Хувь Джонсон гэдэг тэмцэх ялж ирсэн Эрдэнэлэг гэдэг одоо хуран дасгалтай Булган аймгийн цагдаагийн газрын дарга байд. Тэр хүн нэг юм хэлдэг байхгүй. Камерын бичлэгийг ингээ үзэхээр Сапаргоос цаашаа машин яваагүй байна. Тэгэхээр машин Сапаргоос наашаа байж боломжтой юм байна. Тэгвэл хэдүүлээ Сапаргоос хар хорин хүртэл самлалтыг хийя. Гэж самлалтыг хийсэн. Бид нэр манай хэлтсийн тасгийн 12 алба багч тухайд нь ажиллаад бүх боломжит
машины зогсоол гаражуудыг үзэж явж байгаа. Би нэг тухайд нэг өнөр ороод гэдэг чинь номинтой бай. Тий. Гэмээр. Тий, тамбын урдлаа. Тий. Тэн дээр ягаад ч юм нэг ажлынхаа ахтай явж байгаа хоёлаа нэг ийш орд үзчихв. Шалгамаар санагдаад. С ижигтэй тухайд нэг дөнгөж төгсөөд ирсэн хүүхч байсан ч илгөө итгэвтэй хүн дээр л очиод гүйдэг тийм үү байсан. Тэгээд одоо нөгөө мөрдөгчийн одоо итгэл үнэмшлэр тийм ээ. Тий. Тэгээд нөгөө ах за ямарс яваад үзээ ойлаа гэдэг. Шөнийн 23 цаг үед. Тэгээд явсан. Тэгээд машиныхон дугаарыг үзээ явжсэн чинь нөгөө нэг 90 сурал зарлагдаад байсан машин зогсчих тээ. Оо за. Тэгэхээр нөгөө энэ нөгөө машин байж таа гэсэн чинь. Юу вэ түүний юм уу? Мөн байж таа наачаа ингээд энэ усын дугаар нь энэ байна. Бас жоохон итгэж өгөхгүй тийм ээ. Бүр ингээд сонирн байдалд орчих. Тий хайгаа явж исэн юм. Нөгөө чинь буутаа гэдэг байгаа. Тий. Тэгээд машиныг олцоод байдаг. Тэгээд шууд дээд албан тушаалын өдөрт халбаачдгаа мэдэгдээд. Энэ машин байна гэдэг чинь. Юу вэ түүний юм уу? Үгүй үнэн машин энд байна. Тэгээд тэнцээрс бүх алба багш нар бүр иргэн цагта манай хэлцээ алба багш нар цуглаад машин мөн болж тарсан. Үүр хүчтэй буугаад явж байгаа бичлэг нь олдоод. За хяналтын камер дахиад үзсэн чинь тийм ээ. Тэгэл тэндээс ахаад нөгөө хүмүүсийн байж болох газрууд руу алба багш нар тарчлаа юм л та. Одоо тухайн хэрэг үйлдэлсэн этгээдүүдийг бол одоо таамаглал байгаа штэ. Одоо юу гэдэг чинь гадаад улс руу явсан байж болцчихгүй ч гэдэг юм эсвэл орон нутгаар эсвэл гарцсан ч байж магадгүй гэсэн таамаглалууд бол байсан баг тийм ээ. Байсан. Тухайн хүмүүс өөрсдөө Орхон аймгийн хараатай хүмүүс байсан. Тэгээд тэр ч бас мэдээж тим гимт хэрэг үлдсэн. Ийм хүмүүс явах боломжтой. Тийм учраас бид нар бүх постууд руу мэдгдсэн орон нутгийн цагтаа газруудтай холбогдсон аюулгүй байдлыг хангах тэр хүмүүс мэдээж буутаа учраас алба багш нар энгийн хэрэгтэд аюул учруулж болцшгүй төгсөж байгаас цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэгч сайн тараасан тухайд. Мэдээж бас манай цагдаагийн байгууллагаас зохион байгуулалтыг сайн хийж бүлэг этгээдүүдийг өөр машин солих ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл ямар нэгэн газар одоо хорогдох, нуугдах эрсдлийг гаргахгүйгээр үйл ажиллагааг бол зохион байгуулсан байна тийм ээ. За ингээд тухайн байрлаж исэн автомашин байрласан газрын хяналтын камерыг үзээд этгээдүүдийг бол ерөнхийдөө энэ одоо тухайн байрны орчимд явсан гэдэг нь бол тогтоочж байгаа тийм ээ. Тэрнээс цааш ярил та. Тэгээд тухайн этгээдүүд автомашина тэнцээ үлдээчээд автобусан суугаад явчихж байгаа. Бас их ийдрээ төвхтэй тийм ээ. Автобусанд тухайд одоо бол автобуснууд бүгд хяналтын камертай. Бүгд иргэд өөрийн гэсэн карттай. Тэргээр хаана буусан, хэдэн цагт суусан гэдэг нь гараад ирнэ шүү дээ. 15 онд бол тийм байхгүй бэлэн мөнгөөр зорчдог байсан үе. Тэгэхээр тухайн хүмүүс бас хаашаа явсан гэд ахаад ингээд бүх сэжвэрүүд тухайн этгээдүүдийг яасан яралтай болох. Бас таслан зогсоо цааш ахаад өөр гэмт хэрэг үлдэх, оргон зайлах юм сурчин сэргэлт чиглэлээр бид нөөс яралтай аргамж яваад бүх бууж болох хяналтын камеруудыг нь шүүсэн. Гэхдээ яг тухайн этгээдүүд сууч явсан автобусных нь дугаараар нь ямар чиглэлийн автобус гэдэг нь тогтоосон л доо. Төв замын чиглэлийн автобус байсан. Биднийхэн дагуу хяналтын камеруудыг шүүж явжаад оройны 22 цаг үед бар судалдааны төвийн доотлолд бууга шатаасан. Гэмтэр гүйлцэн бууга. Тэр нь тогтоосон л доо. Хэрхэн тогтоосон бэ? Тэрэн дээр болохоор хяналтын камерын бичлэгийн шүүж явж байгаа нэг нь баруун дөрвөн зам дээр буугаад нэг этгээд нь нөгөөх нь буугаагүй. За ингээд салчиж байгаа ш нөгөө хоёр этгээд. Нэг нь барс руу явж байгаа бичлэгийг авч байгаа. За тэгээд тэр чинь ингээд ерөөдөө өвлийн цаг харахгүй болно те. Тэгээ нөгөөхдийн гаднах дүрсээр нь л ерөөдөө баримжаалж шүүж байгаа л да. Тэгээд бар судалдааны төвийн доотлын дээр одоо нэг гүүрний доотлын нэг тийм эзэнгүү талууд тухайд байсан юм аа. Яг нэг богоон зам явдаг те. Тэр лүү ороод алдчихсан. Тэгээ бүр нэг холын хяналтын камерын бичлэгэн дээр нэг тийм гэрэл асаад байгаа. Жимшин тийм хяналтын камерын бичлэг болоод дүрс олдоод тэрэн дээр алба багш нар очиод үзэхэд ирэхэд нэг гэмтэр үлдэхтэй ашигласан бууга шатаацсан байсан. Тэрийг бол цагдаагийн боолоо тотлог баримтын өрөөнд үрдэншлэг ажиллагааны хүрээнд хурааж авсан. За тэгээд нөгөө хоёр хүний ингээд мэдээл байхгүй болчих. Тэрнээс хойш харахгүй болсон. Аж ахуй нэгжүүд хаачиж. За одоо орох боломжтой газрууд юу вэ? Буудал. Тухайд нөгөө нэг 24 цагийн саавн
орж магадгүй. За эсвэл танил тал хүрээлэл гэр бүлийнхаа гишүүдэд очиж магадгүй. А тэгтээ тэр хүмүүс анх машинаа үлдээчихэд явахдаа нэг тийм жижигхэн үр хөвчөнд өрөө авчиж байгаа байхгүй. Тийм учраас мөнгө машин байж магадгүй юм байна. Мөнгө чинь 380 сая төгрөг гэдэг чинь бас маш их мөнгө шүү дээ. Тийм үр хөвчөнд хийгээд ингээд хоёр хүн өрөөд бол боломж авар хэмжээний том харагдах тий. Тэгвэл бол бага хэмжээтэй харагднууд за машинд үлдээсэн байж магадгүй юм байна. А тийм учраас ингээд машиныг бас хүмүүс харуулъя. Бусд нь тухайн эртгээдийн байж болох бүх газраар үзье л гэсэн. Одоо бид нар шөнийн цаг болсон ар гэрийнхэнтэй холбогдоог байна. Тийм учраас өөр ямар гаргалгаа байна. Тэрийг үтсэн. За тухайн гэмтэрэг үйлдэл этгээдүүдийг бол автомашин дээр буцаж эргэж ирж магадгүй гэсэн таамаглалаар бол тэнцээ автомашин тогт ойрдохгүйгээр хүлээсэн гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгвэл цааш үргэлжлүүлээд ярил одоо буудал ч юм уу эсвэл нэрэл таны хэлсэнчлэн хамсаатан ойр дотны хүмүүс рүү явсан байх боломжтой тий. За дээрээс нөгөө үйлчлэгээний байгууллагууд ихийг нь хааж байгаа. За хоноглох боломжтой буудал, саун. За эсвэл бүр цаашлууд одоо баар цэнгэний газар ч гэсэн орсон байх магадaltaй тийм ээ. Тэр талаас нь бас бүх талаас нь л үзсэн л дээ. Тийм яг тэр хоёр этгээдийг тэндээс ингээ явцсан байна гэдэг мэдээлэл аваад бүх Улаанбаатар хотын цагдаагийн алба багш нар бүх боломжтой буудал, сауныг үүссэн. Бүх хороо дүүргийг шүү дээ. Хороо дүүргийг. Тэгээд яг тухайд бол мэдээллүүд бол ирээгүй. Тэгээд шүнжэнгөө хайгаад за одоо ямар ч сан бас нэг алба цагдаагийн алба багш, ирүүн цагдаагийн энэ тэр удирдах албан тушаалтны дотоод ихтгэл үнэмшил тэр шийдийг шалгаж байгаа алба багш нар бас нэг мэдрэмжээр машин дээрээ л ирж магадгүй л гэсэн сүүлийн найдлагаар машин дээр л бид нэрийг хотол зохион байгуулалтад тухайн үед л зохион байгуулад маргааш өглөө өнөөхний 9 цагт тухайн эртгээд ирээд тэгээ барьж исэн. Машин дээр яг л автомашин дээр мөнгөн дээр мөнгө авах гэж. Тэгээд машины түлхүүрээр өөрсдийн онгойлуулад машинд үзлэг хийсэн. Тэгэд бол 420 хэдэн сая одоо үнийн сайн санахгүй байна. Ойролцоо 420 хэдэн сая төгрөг байсан гээд тэндээс 30 хэдэн саяыг авч явсан. Тэг үлдсэн мөнгнүүд машинд байсан. Бас их азтай. Тийм байна. Үр хэмжээгүй гэсэн. Гэхдээ тухайн хоёр этгээд бол бүх юмыг зохион байгуулсан. Тэг машин дотор бол өвлийн хувцас, хоол, унд бүх юмыг бэлдсэн байсан. Ер нь бол орон нутг руу явна гэсэн. Тий, ер нь явна гэсэн зорилготой байсан тий. За, ер нь бол автомашин дээр ирнэ гэсэн бол таамаглал байсан. Үүний дагуу мэдээж яг автомашин дээр ирэхэд нь тухайн этгээдүүдийг саадуулсан тийм ээ. Тэгсэн. Харин хоёр этгээд бол салаад явсан байгаа шүү дээ тий. Тэгтээ бол хаана хоногсон бай юм. Тэгтээ тэр хоёр 24 цагийн сав массаж нэг нь Түндэм ингээд. Одоо тухайд Баян гол дүүргийн хороолын голын зам байдаг шүү дээ. Тэнд Түндэм байдаг шүү дээ. Тэнд тонсон байдаг. Нэг нь бас 13-д байдаг нэг сав тоноод. Одоо тэрийг салчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр машинаасаа авч явсан нэг 30 хэдэн сая төгрөгөөр бас нэг машин авчаад нууцсан. За арга ятгахад одоо цагдаа нар ажиглаж ивэл яаж нэг 30 сая төгрөгтэй гэсэн бас нэг юм арга зээл байгаад шүү дээ тийм ээ. Тэгээд маргааш өглөөн тэрээр уулзаад яг өөрсдөө цаг тохироод за хэдэн цагт тэр газар уулзсан шүү. Тооч мөнгө аваад хоёлоо шууд явъя гэсэн. Зорилготой л ирсэн юм лээ. За ингээд хэрэг толбогдсон этгээдүүд бол байрвчлагчлаа тийм ээ. За тэгвэл тухайн этгээдүүдээс одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгээд мэдүүлэг аваа явж байхад яагаад энэ төрлийн гэмтрийг үлдэх болов? Банк дээрэмдэх гэдэг бол мэдээж одоо ял шийтгэл бол өндөр тийм ээ. Зүгээр нэг дээрмийн хэрэг бол биш. Өдөр болгон гардаг цагдаагийн байгууллагад бүртгэдэг гэмтрийг бол огт биш. Тэр дундаа банк тийм ээ их хэмжээний мөнгө агуулж байгаа. Энэ гэмтрийг жоохом яагаад үлдэх болов? Тийм. Энэ хоёр иргэнтэй бол яг уулзалт хийх үед бол ярьж л байсан л да. Уусаа нэгэнт энэ гэмтэр болоод өнгөрцөн. Одоо бид нэгэнт л баригдсан. Бүх юмаг төлөвлөсөн байсан. Яагаад энэ гэмтэрийг бид үлдэх болсон бэ гэхээр
Өрөнд орсон байсан. За. За одоо санахаар тэр хоёр ах 2 Солонгост ажил хийж агаад За. Хамт ч тийм хамт ажиллаж тийм хамт ажил хийж чад Монголд ирсэн. байна. Монголд ирээд Солонгост ажил хийсэн мөнгөөрөө за хувийн бизнес эхлүүлээд явж хагаад хувийн бизнес нь дампуураад тодорхой хэмжээний өрөнд орсон. Өрөнд ороод яаж энэ хэмжээний мөнгийг төлөх вэ? Төлөх ганц арга л банкнд мөнгө байгаа гэдэг л санааг хоорондоо гаргасан юм. Тэгэл банк дээрэмт анхны санаа сэтэл тэндээсээ төрөөл бүх зүйлийг төлөвлөөд машин худалдаж авах, буу худалдаж авах бүхнүүдийг л өөртөө гартаа хийгээд тухайн гэмтэргийг үйлцсэн байсан. За уг гэмтэргийг үйлцсэн этгээдүүд бол нэгэнд баригдсан тодорхой болсон тийм ээ. За тэгээд баригдаад яг ямар сэтгэл зүйтэй ямар хариу реакц үзүүлж ирсэн тийм ээ. Мэдээж баригдахгүй гэж бодоод тухайн гэмтэрийг үйлцсэн байгаа шүү дээ. Тийм. Нөө машин дээр нь отол зохион байгуулж байгаа шүү бид нар. Тэг өглөө тэрээр чинь мэдээж баригдахгүй машин аваад явна гэсэн сэтгэл зүйтэй ирж байгаа. Яг тэр хоёрыг ирж явах үед нь манай цагдаагийн ерхий газрын тусгай ажиллагааны газрын алба багш нар барьсан. Тэгэхэд бол бүр гайхсан. Маш их эсэргүүцэл үзүүлсэн. Эсэргүүцэл. Би талдгаж цагдаа албаг чи зүгтаах гэж оролцсон гэсэн үг дээ. Тим орлого хийсэн. За тэрний дараа бол баригдаж за нэгэнт гинт хэрэг болоод ингээд юм бид тэр баригдсан юм байна. Би тэр юун дээр алдчих вэ? Өөртөөхөө алдааг олох гэж штэ тийм ээ. Би тэр ар гэрээсээ гэрийнхэндээ 7 хоногийн өмнө хөдөө явлаа гэд хэлсэн байсан. Би тэр гэмтэрг үйлдэлтэй ашигласан машиныг өөрсдөө нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Тэгээд тэр бууг судалдаа авсан байсан. Хуурамч фэйсбүүкээр. Хууль бусаар олж авсан юм шүү дээ. Хууль бусаар тий. За тэнгуүтээ бүх юмыг төгс төлөвсөн. Юун дээр би тэр алдчих. Би тэр алдаа яг юунд вэ? Яг би тэр баригдаа үгтдээ тэр өөр. Их гайхсан тий. Яг юун дээр ингээ бүр тухайн сэтгэл зүй бол бүр ингээ гайхаад шокийн байдалтай. Цагдаагийн байгууллага баригдсан гэдэгтээ шоконд орох биш. Би тэр яг юун дээр алдсан бэ гэдэгтээ шоконд ороод байгаа байхгүй. Уг нь төгс төлөлдсөн гэмт хэрэг бүх юмыг цаг үеийн нөхцөл байдал тухайд ирж хонсон, машины дугаарыг халахалсан, машины өөрсдөө нэр дээр шилжүүл аваагүй гэдэг мөртлөө яага баригдчих байна. Тэр л тэр хоёрын үед онцгой мэт үлдсэн баг. Гэтэ бол цагдаагийн байгууллага гарсан гэмтрийг илрүүлнэ. Бидний үүрэг анх сургууль төгсөөд өргөдөг олон тангараг болон цагдаагийн албаны чиг үүргэнд гэмтэртэй тэмцэх нийт төвчрөн хамгаалах олон нийтийн аюул байдлыг хангах. Иргэдийн зовсон газар нь цагдаагийн албагч байна. Тэр иргэдийг хамгаалах бидний үүрэг учраас бид нэр 24 цаг байна уу, 2 өдөр байна уу, нойр хоолдгүй байж байгаа л тэр гэмтрийг илрүүлэх үүрэгтэй. Тэр хоёрт бол тэр л онцгой битүүлсэн надад санагддаг. Тэр ч таны зөв шүү яхахгүй тийм ээ. Гэтэ төрөний таны хэлсэнчлэн яг гэмт хэрэгтнүүд чухам яг юун дээр алдаа гарах вэ нэрээ. За яг хөө мэдээж алдаа гарахгүй гэмт хэрэг үлдэнэ гэж бол байхгүй. Тийм ээ? Угаасаа л баригдах нь бол цаг хугацааны л асуудал. Манай Монголын цагдаа яаж хийж байгаа л баривчлна. Этгээдүүдийг олно. Гэхдээ яг тэр баригдсан үе байгаа штэ. Тэр баригдсан үед яг ямар үйлдэлээс болоод баригдчих вэ? Юуг буруу хийчих вэ? Тэр хоёроо. Тэр хоёр гэмтэрэг үйлцсэн. Тэ? Машины дугаарыг халахалсан байсан. Харин тэр хоёр Москва оролын урталт очиод машиныхаа усын дугаарыг халахсан нэг шууд байгаа шүү дээ. Тий. Тэрийг хуулаад авсан баг. Тэгэхдээ тэр хоёр хуулж авчаад хэрвээ тэр хоёр хуулаагүй хөдөлгөөнд оролцсон бас хичгтэй. Хуулж хайчаад тэр хоёр өөрсдөө баригдахгүй байх гэж бодсон баг. Яагаад тэгэхээр юм бэхгүй. Пүрүс хоригддаг машин. Тэр дундаа Саарлангийн пүрүсээр Монгол улсад хамгийн их бүртгэлтэй. 2015 онд бид пүрүс хоригдын судалгааг авч үзэхэд нийтдээ 10,000 пүрүс хориг Улаанбаатар хотод явдаг гэсэн үг тийм ээ. Тэр хоёр
ингээд машин донд холилдоо явсан ч гэсэн мэдэх боломжгүй. Тэгээд тэр машины содон шин тэмдэг гэж байна те. Тухайн нөхцөл байдал. Тэр өөрөөсөө л энэ цагдаагийн байгууллагын буюу энэ гимтэг дээр дагнаж ажилладаг алба багш нарын олон жилийн туршлага, ур чадвар тэндээс л гарч ирсэн. Яг тухайн үед бас тэр машиныг улсын дугаараа нээчээд яг тийм саарл өнгөтэй пүрүүсээр олон тоогоор явбал бас хэцүү те. Бүгд зас орцсон байдаг. Тэг тэн дээр л цагдаа байгууллагыг анхны хэргийн сэжвэрийг олж авсан. За түрүүн та нэг зохис дурдаад өнгөрлөө штэ. Зэвсгийн чанартай зүйлсийг фэйсбүүкээр худалдаж олж авсан гэдэг байгаа тийм ээ. За 15 онд бол Монгол улсад иргэд бол фэйсбүүкийг бас тогтмол хэрэгжилж ирсэн. Захим орчинд бол ер нь ихэнх платформод ашиглалтанд орсон байсан ч гэсэн фэйсбүүкийг бол илүү тогтмол хэрэгжилж ирсэн тийм. Одоо бол яг Instagram шиг тийм үү TikTok, YouTube гээд бүгдийг л одоо хүмүүс хэрэгжилж байгаа штэ тийм ээ. За фэйсбүүкээр чухам яаж зэвсгийн чанартай зүйлийг олж авчих вэ? Яг 15 онд фэйсбүүкт одоо иргэд бол бүх юмаа л зарын чанарт оруулдаг байсан шүү дээ. Тэрэн дээр тавих хяналт бол сул байсан үе. Тухайн гимтрийг үйлцээ этгээдүүд болохоор хуурамч фэйсбүүк хаягаар буудалдаж авсан зарын тавиад тэрний дагуу худалдаж авсан. Тухайн үед бол нэг ийм галц зэвсэг дээр тавих хяналт фэйсбүүкт орчинд байдаг байсан ч гэсэн одооных шиг тийм үе бол байгаагүй. Хууль бусаар бол галц зэвсэг тэгж олж авсан байсан. Худалдаж авсан гэхээр одоо хэдэн төгрөгийн үн ханшаар худалдаж авсан бол? За тэр чинь одоо 10 жилийн өмнө шүү дээ. Одоо яг санахад бол нэг 2 сая гаруй төгрөг гэж би санаад байна. Яг мөнгөн дүг нь яг бүр тодорхой мэдэхгүй байна. Ямарсан автомашина бол 9 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Мөнгөний бол авахтаа өгсөн байсан шүү дээ, тий? Яг худалдаж авахтаа автомашиныхаа мөнгөийг бол өгсөн. Тэгэхдээ нэрийг бол юу автомашин зарсан нэрээ шилжүүлэхгүй мө гэсэн чинь 7 8 хоногоос шилжүүлж авъя. Шилжүүлээг байсан. Тухайн хүнд бол тийм сэжигтэй санагдаагүй тийм ээ. Санагдаагүй. Зүгээр ямар сони юм бэ? Ягаад нэрээ шилжүүлж авахгүй байгаа юм бол гэсэн тухайн үед нэг санагдаал өнгөрсөн. Тэгээд машины зарсан хүнээс бол тодруулахад бол шууд л хэлж байгаа шүү дээ, тий? Тийм. Царай дүүс нэм эрэгтэй 2 эрэгтэй хүн байсан. Хамт ирээд ингээ аваа явсан. Тэгээд хяналтын камерын шүүгөө үзэхэд гимтэр гүйлсэн сэжтэй этгээд хоёр бол яг мөн байсан. За хэргийг илрүүлэхэд бол хяналтын камер бол чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд та ч бас хэлсэн 15 онд хяналтын камерын төрс үйлчлэг бол чанарын шаардлага хангахгүй байсан гэж яриад байгаа. Тэрэн дээр бол тухайн этгээдүүдийн одоо царай дүрс бие хаавал бас л их бүдэг гарч байгаа штэ тийм ээ. Ер нь бол хүн байна гэдэг нь л бол ер нь мэдгэж байгаа. Тэрнээс цааш бол харахад бол маш хэцүү. Тийм ээ. Энэ үйл явцыг ингээд хараад үзэхээр бол маа цагдын албаагчд бол байгаа нөхцөл бодолд нь тохируулаад бол ихийнхэн хүчилтгэл гаргаж ажилласан байна тийм ээ. Тий. Яг хоо яг тэр нэрхүү банк байгаа шүү дээ. Банк руу орохдоо тухайн иргэдэд масктай байсан. Гэхдээ нэг хүний биеийн хилэмж гэдэг шүү дээ. Тий. Явж байгаа явдал, алхаж байгаа алхаа нэг өөр, хүн болгон өөр. Тэр ингээд олон гимтрэг дээр, олон ийм кейс дээр ажиллаад байгаа ингээд нэг нүдэнд орчдөг байхгүй юу? Тэгэхээр бол тэр хоёрын анх царайг нь мэдэхгүй байсан. Азар бол одоо ямар нэгэн хүний амнаас түрээгүй, тийм ээ? Хин нэгэн хохироогүй. За яг хуу тухайн үйл ажиллагаа хийж исэн банкнд бол эд хөрөнгийн хөрөлцөл тиймэрхүү зүйл гарсан. Тухайн үед бол гараагүй. Тэгэхдээ хэрвээ банкны хамгаалагч тухайн хоёр үнтэй эсэргүүцэл үзүүлсэн бол хүний амнаас эрсцхийг бас өгөөсөхгүй шүү дээ. Энд чинь бас тухайн төрөнгийг хамгаалах гад оролдлого хийж хагаад амнаасаа алчвал бас хэцүү. За тэгэхээр энэхүү бас эдрээ төвхтэй бас Монгол улсад үйлдэгдээд идэг энэхүү гэмтрийг илрүүлсэн танд болон за мөн сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газар эрүүгийн цагдаагийн алба Монголын бүх цагдаагийн алба хаагчтай миний зүгээс болон одоо үзэгч олныхон зүгээс талархал илэрхийлье. Мэдээж хүний амь насыг эрсдүүлэхгүйгээр энэ хэрийг илрүүлсэн байна гэдэг нь бас талархууштай мөн бахархалтай тийм ээ. Тийм. За тэгээд подкастынхаа төгсгөлд за манай нэвтрүүлгийн онцлог асуулт байгаа.
Таны тухайд 2015 оноос хойш цагдаагийн байгууллага одоо ингээд 10 жил 10 дахь жилдээ ажиллаж байгаа тийм ээ. Ажилчийн хугацаанд за цагдаагийн байгууллагад орсон. Орохтой мөрдөгч, эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж явах үедээ жохом өөрт төрсөн нэг сэтгэл байгаа да. Энэ л хэргийг би илрүүлсэндээ баярлдаг да. Энэ хууль бус зүйлийг би хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж тухайн хэргийг үйлдсэн этгээдийг ял шийтгэлийн хүлээлгсэн тийм ээ. Хохирогчийг нөхөн төлөвлөсөн. Сэтгэл санааны хохирлыг нь барагдуулсан. Энэ хэргийг илрүүлсэндээ би өөртөө хийхэн бахархдаг да гэдэг ямар хэрэг байдаг вэ? Танд. Яг 15 оноос хойш одоогоор 10 жил цагдаагийн байгууллагад ажиллаж байна. За тэгээд эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмтэртэй тэмцэх хэлцэд сүүлийн 4 жил ажиллаж байна. Манай хэлц болохоор улсын хэмжээнд үлдэгдсэн хүнийг алах гэмт хэрэг болон дээрэмдэх гэмт хэрэг төр болон бага насны хүүхдийн хүчинтэг гэмт хэрэг төр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг буюу тухайн илүү гэмт хэрэг очиж ажилладаг тийм хэлц байна. Тэгэхээр хүнийг алах гэмт хэрэг бол Монгол улсын хэмжээнд маш их байдаг. Тэр болгон дээр зарим дээр нь очин асфальт орон нутгийн дуудган дээр л очихгүй шүү дээ. Очдөг. Тэгээд ингэ явахаар бүр ингээд амар олон хэрэг байна л та. Яг тийм гэмт хэрэг үлдгэсэн. Миний нэг яг тийм хэрэг дээр бол яг би хүнд гэмтэртэй тэмцэх хэлцэд томилогдоод ажиллаж байхад Сонгойрхон дургийн 19 дугаар хороонд гэртээ ганцаараа амьдардаг нэг өвгөн нас урчжээ гэдээ дуудлага ирсэн. Тэгээд тэр дуудлаган дээр очиж ажилласан яг уу ганцаараа амьдардаг тэтгэврийн өвгөн. Тэгтээ тэр хүний ард үр хөөхөд очицээ байгаа. Задлан шинжилгээгээр ороход хэвлийн битүү гэмтэл авсан байна. Гэсэн дүгнэлт гарсан. За эргийн нөхцөл байдал дээр очиход өвгнийг нойлынх нөрөөнд оруулаад өвгөн доош харсан байдалтай асуусан баг. Нойлынх нөрөөнд оруулаад нойлыг гаднаас нь түгжээд гэрийнхэн түлхүүрийн одоо орон сууцны гэр байгаа штэ. Гэрийнх нь гаднах том хаалгын төгчөнгүүтээ түлхүүрийг хуглаа хийсэн. Хэрэг байсан. Энэ дээр ажиллагаа хийсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Яг 3 хоног нөөргөө явжсэн. Тэгээд с ิจ гтэй этгээдийг Баян зүрх дүүрэгт байх шөнийн цэнгэний газар өөрчлөлөд гарч явж байхад нь хос тогтоосон. Тэгээд уулзалтыг хийж яхад яг яагаад зэн хүн амсыг хохироовоо гэхэд тэр өвгөнтэй танилцсан байгаа. Гэрт нь орсон. Өвгөн хүүчгээ чи миний хүүтэй адилхан юм байна. Дайлсан. Хүнд тэгсэн тийм. Тэ. Тэгээд арх уужах явцдаа өвгөнтэй маргалдаад гизрүү нь 3 удаа л хөшүүлсэн байна. Тэгээд орхоо явцсан гэсэн. Ийм мэдүүлэг өгөөд тэрийг бол шүүгээр шийдэгдсэн. Тэгээ бас нэг үнэхээр санаанаас гардгүй хэрэг нь бас Сонгойрхон дөрөв цагдаагийн нэгдүгээр хэлцээр хэлж байхад 19 дугаар хорооны одоо нэг нэрийг санахгүй байна. Нэг Караконы гадаа нэг хүн өгцөн байна. Дуудлага ирээд. Тэн дээр алба багш нарын хамт очиж ажиллахад гудамжны хүн. Тийм хүн асарсан байсан. Тэгээд камерын бичлэгүүд юмнуудыг үзэхэд тэр Караконоос гарч ирсэн нэг 2 залуу гадаа гараад арх хууцсан. Цогтоо зогсож байгаа байхгүй. Тэр нэг орон гэргүүн ч очиод тамхи байна уу гэд гуйж ингээд татаад. Тэгсэн чи цааш яваа гэд түлхэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө орон гэргүүн чинь ахаад очисон чинь нэг л удаа зогсож байгаа. Нэг их удаа. Ганцхан удаа. Тий. Тэгээд тэр орон гэргүүн ахиж босч ирээгүй. Тэгээд гимт хэрэг үйлцэн залууг нь олж ирэхэд хоёр жоох хүүхэдтэй. Боломжийн амьдралтай. Ажил төрөл хийдэг залуу байсан. Тэгээд нэг удаагийн буруу үйлчлэлээр болоод тэр залуу ингээд хүнийг алах гэмт хэрэг үйлчээд шүү дээ. Яг ийм хэрэгүүд төр ингээд очиж ажиллахаар сэтгэл өвдөх юмнууд байна. Бүр ингээд энэ хэрийг илрүүлэхгүй бол болохгүй те. Энэ яар харгий гэж байгаа. Үр хөвгтөгж байгаа. Тийм нүү зөндөө байна. Яг хүнийг алах гэмт хэрэг бол өөрөө Монгол улсын хэмжээнд
архитын согтуурах хөвцтэй үйлдэгдэх гэмт хэрэг. Нэг удаагийн зугаа цэнгэлээс болоод насан туршийн хар бараан зүйлийг хохирогч талж болон холбогдогч тал өөртөө ингэж авдаг. Ийм ходоороо эзэмшдэг. Тийм хэрэг. Мэдээж бас ганцхан удаагийн буруу үйлдэлээсээ болоод бүхлөдөө хүний амнасыг охироож тийм ээ. Өөрөө ял шийтгэл хөдлөнө гэдэг бол бас харамсалтай. Тийм. За мөн энэхүү подкастыг үзэж байгаа үзэгч та бүхэн сургамж авч бусад гэмт хэрэгээс одоо үржин сэргийлэх нь бас зүйтэй тийм ээ. Тийм. Хүний амнас гэдэг бол маш үнэтэй зүйл. Үнэтэй л яах вэ? Тэгээ бусдын амнасыг охироно гэдэг бол өөрөө хамгийн буруу үйлдэл. Гэхдээ хамгийн харамсалтай нь одоо санаатаагаар охироо гэж огт бодохгүйгээр тийм ээ. Тийм. Энэ эдгээр гэмт хэрэгүүдийг одоо үйлдэлсэн маш харамсалтай юм да тийм ээ. За ийхүү энэ удаагийн подкаст маань өндөрлөж байна. Иргэд та бүхэн цаг зүйн газрын өрчин сэргийлэх алба болон хэвлэл мэдээллийн олон нийтэд харилцах хэлтсийн Facebook хаягаар зочилж гэмт хэрэгээс өрчин сэргийлж цагдаагийн байгууллага аль багштай холбоотой мэдээллүүдийг аваарай гэж зөвлөж байна. Ингээд өнөөдрийн подкастт маань оролцож энэхүү эдрээ төвхтэй гэмт хэргийг илрүүлсэн талаараа ярилцсан танд маш их баярлалаа. Мөн таны цаашдын ажил хөдөлмөр болон гэр бүл тань сайн сайхан бүгнийг хүсье өрөөё. Баярлалаа. Танай хэлцээ хамт олон ч гэсэн цаашдын ажилд нь хамгийн сайн самхныг хүсье өрөөё.